Паул Афинаас Коринф хотод очиж Понт аймагт төрсэн ахуулгагч Ивдэ хүнтэй уулзлаа. Урд нь ахуул эхнэр Прискилийн хамт Ром хотод сууж байтал Ромын Хулуудиас хаан бүх еврейчүүдийг хотоос гаргахад тэд Итали орноос гарч Коринф хотод очсон байна. Паул тэдний гэрт очлоо. Ахуул Прискил хоёр Паултай адил гэр хийх хүн байсан учраас Паул тэднийд сууж ажиллан агсын өдөр бүр Ивдэчүүдийн хурлын танхимд очиж Ивдэ грек хүмүүстэй Есүс Христийн тухай ярилцаж тэднийг олноор нэтгүүлжээ. Силас Тимот хоёр грек улсын Македони аймгаас ирж Паултай уулзаж үүнээс хойш Паул өөр ажил хийлгүй зөвхөн гайхамшигт үннийг тунхаглах боломжтой болжээ. Иесус бол ертөнцийн эзний илгээсэн аврагч гэж ярьсныхын төлөө Ивдэчүүд өөрийг нь муучилж эсэргүүцэхдээ Паул ертөнцийн эзний шийтгэлийг тэдэнд сануулan хувцсныхаа шороог сэлсэрч та нар ертөнцийн эзний хүчээр мөнхийн зовлонгоос аврагдах дургүй байгаа учраас ял хүлээвэл өөрсдөө буруутай гэсэн. Надад бүү гэмээ тохоо. Үүнээс хойш би Ивдэ бус хүмүүст гайхамшигт үннийг ярив. Гээд тэднийг орхин ертөнцийн эзнийг хүндэтгдэг Тити Евста гэгч Ивдэ бус хүний гэрт ирж суулаа. Тити Евстагийн гэр Ивдэчүүдийн хурлын танхимын дэргэд байжээ. Тэр танхимын тэргүүн Христос түүний гэр бүлийнхэн болон Рим хотын олон хүн гайхамшигт үннийг сонсож Есүс их эзэнд итгэж усаар угаалгах боллоо. Нэгэн шөнө Паулд их эзэн өөрөө харагдаж би үргэлж чиний хамт байх учраас юунаас ч айж имэлгүйгээр гайхамшигт үннийг тунхагласан байна. Би энэ хотын олон хүнийг өөрийн болгохоор шийдсэн. Тэд миний Ерүсалим улсад орох нь зайлшгүй учраас хинч чамайг түүнээс өмнө хөндөхгүй гэж хэлжээ. Паул тэр хотод жил хагас сууж ертөнцийн эзний тухай гайхамшигт үннийг ярьлаа. Ромын хаант улсын засаг Галион гэгч хүнийг грек улсын Ахай аймгийн захирагчаар томилхов. Коринф хотын Ивдэчүүдэд цуглаж Паулийг барьж аваад улсын дээд шүүхэд хүргэж Галион захирагчаар шийтгүүд хийх хичээж энэ хүн ёс усаар ард түмнийг шахаж ертөнцийн эзнийг хүндэтгүүлэхийг хичээж бай гэхэнэ. Паул хариу үг хэлэх гэтэл Галион захирагч түүнийг үл хайхран энэ хүн үнэхээр гэмт хэрэг хийсэн бол би Ивдэчүүд та нарын үгийг анхаарах нь зөв. Харин наадах чинь зөвхөн Ивдэн хууль нэр алдрын хэрэг учраас та нар өөрсдөө шийдэхгүй. Би юу ч шийдэхгүй. Ингээд Ивдэчүүдийг шүүхээс гаргалаа. Тэд ууралсандаа Ивдэчүүдийн хурлын танхимын эрхлэгч Состеныг барьж авч шүүхийн гадаа ташуурдлаа. Харин Галион захирагч хэлсэндээ хүрч үүнийг ч үл хайхарлаа. Паул Есүс Христэд итгэгч нөхдийнхээ хамт Коринф хотод удтал сууж байгаад Прискил ахуул хоёрын хамт Хинхрэ хотод очлоо. Паул ертөнцийн эзэнд ам тангараг өргөсөн учраас үсээ ахууллаа. Тэгээд Прискил ахуул хоёрын хамт Сир улсад очихоор усан онгоцонд суулаа. Паул Эфес хотод усан онгоцоор ирээд Прискил ахуул хоёроос салж еврейчүүдийн хурлын танхимд орж Ивдэ хүмүүстэй Есүс Христийн тухай ярилцсан. Та бидний хамт жаахан байцнаач гэж тэд гуйлаа. Паул үүнийг үл зөвшөөрч танхимаас гарахдаа хэрв ертөнцийн эзэн зөвшөөрвөл би энд дахин буцаж ирнэ гээд Эфес хотоос цааш усан онгоцоор явлаа. Паул Цезар хотод ирээд онгоцноос бууж улмаар Ерүсалим хотод очиж Есүс Христэд итгэгчдийг олж мэдчлэн Сир улсын Антиох хотод очиж төр зуур суугаад дараа нь Багазын хойгийн Галат, Фруг аймгаар явж Есүс Христэд итгэгчдийг улам бат итгэлтэй болгож өгчээ. Египт улсын Александр хотод төрсэн Ивдэ үндэстэн Аполлод Есүс их эзний тухай хэн нэг нь ярьж өгсөн ажээ. Ертөнцийн эзний тогтоосон хуучин гэрээг Аполло амдахгүй мэдж олон хүнд Есүсийн тухай чин сэтгэлээс зөв ярьж уран цэцэн илтгэдэг байлаа. Харин Жогны заасан усаар угаах ёслолыг Аполло хийсэн боловч Есүс Христэд итгэснээ батлаж хэрхэн угаахыг огт сонсоогүй байлаа.
Аполл Эфес хотын Евдээчүүдийн хурлын танхимд орж зоригтойгоор сургаал заагаад Присхил ахуул хоёр Аполлын яриаг таашаан сонсоод гэртээ урьж ертөнцийн эзний тухай улам тодорхой тайлбарлаж өгчээ. Аполл Грек улсын Ахай аймагт очих бодолтой учраас Есүс Христэд итгэдэг грек нөхд нь Эфес хотын итгэгчдэд загтал бичиж Аполлыг хүлээн авахыг хүсжээ. Аполл Грект очиж олонний өмнө Евдээчүүдтэй ширүүн маргалдаж ертөнцийн эзний сургаалаас иш татан Есүс бол түүний илгээсэн аврагч гэдгийг батлахдаа Евдээчүүд Есүсийн тухай хэр зэрэг буруу ойлголцохойг нотолдог байлаа. ертөнцийн эзэн грек хүмүүст хайр ивэлэн үзүүлж зарим нь Есүс Христэд итгэлээ. Аполл Грект байхдаа тэдэнд их тусалж байлаа.